AB үзэгдлүүдийн хувьд A-гийн явагдах магадлал нь 5-3, B-гийн явагдах магадлал нь 5-1. За тэгээд энд болохоор А явагдсны дараагаар Б явагдах магадлал буюу нөхцөлт магадлал нь 6-1 гэж өгсөн бол энэ магадлалыг болно. За олгож байгаа юмаа бичээд үзье. А, Б-гийн нэгдлийн магадлал гэдэг бол ер нь бол ядаж нэг нь явагдах магадлал гэсэн үг. Энэ бол PA дээрээ PB-гээ нэмээд хоёулаа зэрэг явагдах магадлалыг нь хасах хэрэгтэй. За энийг бол мэдж байгаа. Энийг ч гэсэндээ бас мэдж байгаа. Эхнийх нь 5-3, дараачих нь 5-1. За эндээсээ бид нэр энийг бол мэдэхгүй байгаа. Энийг хасчих юм бол бид нэр хүсэж байгаа энэ маань гарч ирнэ. За тэгэхээр энийг олох хэрэгтэй байна. Энийг олохын тулд бүгдөө нөхцөлт магадлалын том явуучих. За PBA буюу А үзэгдэл явагдсны дараагаар Б үзэгдэл явагдах магадлал нь хоёулаа зэрэг явагдах магадлалыг А-гийн магадлалд хувааж өгдөг. За энийг нь бол мэдж байгаа. 6-1 гэж цаанаас өгсөн. Энийг нь бас мэдж байгаа. 5-3 гэж өгсөн. За эндээс бол мэдээж хэрэг энийг олох бол маш амархан байна. Энэ бол яаж гарах вэ гэхээр 6-1-ийг үржих нь 5-3. За хороогдоод 11 гэж болно. За 11 гэж олсон энийг мэдээж энд нь оруулаад манай болгоны хэсгээр гарч ирнэ. За эндээс үргэлжлүүлэх юм бол 5-3 дээр 5-1-ийг нэмнэ. Тэгээд 11-ийг хасна. За доороо 10-тай 6 дээр нэмэх нь 2, хасах нь 1 гэхээр 17 болно.